Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын дээд командлагч, Монгол Улсын ариун маршал, Монгол Улсын олон улсын Интерполын ерөнхий захирагч маршал Дүгрийн Эрдэнэт өнөөдөр та бүхэнтэй цагдаагийн ерөнхий газрын генерал Жосч Журмын ерөнхий захирагч гэдэг нэрээр одоо уулзж байна. Мөн одоо хамгийн чухал нь бол одоо хар тамхитай тэмцэх тусгай байгууллага, контрабандын хэрэг, хүний 8 болон хүний эд хэрэгтэн худалддаг одоо тийм үйл ажиллагааг тасан зогсоодод тусгай байгууллага генералхан байгаа гэдгийг ойлгох нэг зүйтэй. За энд нэг юм байна. Одоо энэ Канагийн дарс гэдэг энэ дарс байна. Тэгээ энэ дарсыг би яагаад энд тавьсан гэхээр энэ Монгол Улсын одоо засгийн газрын хонгил одоо хорогдох байр гэж ярьдаг. Тэр байрнаас үүсэлтэй одоо газар дор маш том хонглоод байгаа. Тэнд одоо ингээд дарс үйлдвэрлэдэг. Одоо манай ээж одоо Чөлтөмөн Сүрмийн Чугамд дүүг нь одоо Ичин хорлоо. Тэгээд том охин нь Ичин хорлогийн том охин бүтээгэн туяа алтан цэцэг байгаа шүү дээ. Тэгээд одоо тэр эд одоо ингээд Дүгрийн Эрдэнэтийн Сүнжин гараанд ингээд зочд дуудлыг одоо маш муухай аргаар хүмүүст авчиад өгсөн байгаа. Нэгт хоёрт одоо миний одоо маршал одоо цолыг их одоо овжин ашиглаж маш муухай байдлаар одоо хүмүүст мөнгө тараасан байгаа. Хэдэн зуун сая долларыг ерөөсөө гарын салаагаараа тарааж явсан тийм аюултай алуурчин чинь бүтээг алтан туяа байгаа шүү дээ. Тэгээ одоо ийм дарсны үйлдвэр одоо шашиг нь ингээд солиод одоо энэ шашиг нь солиод одоо тэгээд бүтээгийн ганна гэдэг дараг бичсэн байгаа байхгүй юу. Тэгээ одоо энэ дарсыг уух юм бол тэгээд хар тамхины айлцтай. Тэгээ одоо энэ экологийн цагдаагийн газар гэж байгаа. Очихлоор юу ч байхгүй, хүн байдгүй. Байхлаараа дандаа тэнийг юмнууд гэж байгаа. Арх уусан. Тэгээ асуухлаар сургууль сая төгсөөг. За Эрдэнэтийн хувьд бол сургууль төгссөн байгаа. Энэ сургууль нь хаана вэ гэхээр Оросын холбооны улсын цэргийн академи, удирдлагын академи дээд сургууль төгссөн. Армийн төслөж генерал. Оросын холбооны улсын төслөж генерал цол байж шүү дээ. Дүгрийн Эрдэнэтэд албан ёсны сургууль төгссөн. Цагдаагийн дээд сургуулийн багш, цагдаагийн дээд сургуулийн декан, цагдаагийн дээд сургуулийн эрхлэгч, хичээлийн эрхлэгч хийжсэн. Цагдаагийн дээд сургуулийн хүмүүжлийн хариуцч одоо үйл ажиллагаа явуулж ирсэн. 2 удаагийн төсөлд одоо төгсөж байсан тийм хүн байна. Тэгээд Монголын дээд сургуулийн захирал, хувийн сургууль шүү дээ. Монголын хувийн одоо Монголын бүх одоо хүүхдүүдийн дотроос одоо их авьяаслаг хүүхдүүдийг Монголын сургууль сургаж байлаа. Авьяас гэдэг сургууль, дээд сургууль байсан мөн одоо байгуулж байлаа. Одоо хавсан байруудыг одоо Эрдэнэт анх байраад одоо өөрөө алдчихсан байгаа шүү дээ. Бүтээг алтан туяас болж яаж алдчих вэ гэхээр энэ мал сурвалж хойц Солонгос хятадын одоо ийм ритмийг авчирч хүмүүс ах トゥ угийнхаа хүмүүст өгч мөнгөний авдаг, машиныг авдаг. Тэм аюултай ах トゥ өндөр байж шүү дээ. Тэгээ одоо цагдаагийн ерхий газрыг одоо би энэ цол тэмдгээ зүүжл одоо асуудлыг шийдэхгүй бол өгөнд ордог. Шаардлага тавихлаар биелүүлдэг. Тийм л одоо өвчтөй болгоочтой байж шүү дээ. Тэгээ сургууль сая төгсөөг. Ямар ч сургууль төгсөөг. Дээд сургуульч төгсөөгөө цагдаагийн дунддаг гэж байгаагүй. Дэх нь вэс энэ уйлаачтад цагдаагийн дунд сургууль төгсөөгөө мэрэгжлийн биш хүмүүс. Тэгээд хэн дуртай цагдаагийн цол зүвцсэн байна. Тэгж болохгүй шүү дээ. Тэгээд Эрдэнэт өөрөө намын дээд сургууль төгссөн. Одоо энэ хуучин одоо Монгол Ордын хувьсгал намын дээд сургууль гэж байсан. Удирдлагын дээд сургуулийг төгслөө. Тэгээд одоо мөн одоо Ломон сувын дээд сургууль багшилж байлаа. Хим физикийн хүрээлэнгийн захирал, ерөнхий захирал хийж байлаа. Цөмийн энергийн төвийн захирал хийж байлаа. Монгол Улсын Батбанлагын зохион бүтээх төвчөөний ерөнхий захирагчийн үүрэг ажлыг хийж байлаа. Олимпийн ерөнхийлөгчийн хуваараар ерөнхий зөвлөх ажиллаж байлаа. Ийм одоо олон асуудлыг шийдэж байлаа. Microsoft компани одоо дэлхийд одоо нэгд бичигддэг. Дэлхийн хамгийн баян, хамгийн ухаалаг ертөнцийг хадгалж байдаг. Америк нэгдсэн улсын Microsoft компани ерөнхийлөгч Билл Гейтсийн одоо түншлэлтэй хамт одоо найзууд бизнесийн хамгийн их зузаан нөхөрлөлтөй одоо тийм одоо ах トゥ хоёр болж чадсан. Тийм том компани одоо ивент тэтгэлгээр одоо олон тэрэг компани Сүнжин гараанд зочд дуудлыг байгуулсан. Одоо би нэг хэлмээр байгаа. Монгол улсын нийт ард түмэн хэрвээ Эрдэнэтэд итгэж ивэл над найдвараа өг.
би одоо маш зөв зөвтэй үйл ажиллагаа хийнэ. Яагаад гэвэл энэ Эрдэнэт өөрөө Ломнос үеийн дээд сургуульд багшиж байсан. Ломнос үеийн дээд сургуулийн захирлаар төрийн хугацаар ажиллаж байсан. Ер нь ухаалаг ертөнцийн хийдэг маш одоо олон жил одоо Монгол орныг ерөнхий зөвлөхөр ажиллаж байлаа шүү дээ. Тэгээд одоо энэ Япон байж, Солонгосыг хөгжүүлсэн, Итали улсыг хөгжүүлсэн. Тиймд одоо хүнээр одоо эх орноо удирдуулахгүй бол эзэн нэгэн цагт манай эх орн газар нутагч болно гэдгийг ойлгох хэрэгтэй шүү. Ер нь бол Монгол гэдэг ертөнцийн чихний дурсгалтай Монгол